За cositives буюу өдөөгч үйлүүгийн талаар үзье. Тэгэхээр англи хэлэнд бол одоо have, let, get, мөн make гэсэн дөрвөн өдөөгч байдаг. Араас нь одоо үүлийн эзэн тусаж байна уу? Эсвэл одоо үүлэнд өртөж байгаа бит тусаж гин үү гэдгээсээ үйл өгөөд нь өөр өөрөөр хувирдаг байгаа. Тэгээд 8 янзаар бол одоо бусдын үлийг өдөөж болдог гэсэн ийм санаатай үгнүүд юм аа. За тэгэхээр бусдын үлийг өдөөхийн тухайд 8 загварыг одоо хэрэглэж бүгдээрийг нь одоо ашиглана гэдэг бол бас жахан төвөгтэй. Тийм учраас тэрэн дундаас хамгийн чухал 3-ыг бол мэдээд авчих хэрэгтэй. Өөрөмжлөх төвшөнд эзэмших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл make someone do, let someone do, have something done гэсэн ийм одоо 3 өдөөгчийг хоорондын ялгаа болон алийг нь хизээд хэрэглэдгийг мэдээд авчихад хангалттай байдаг. За тэгэхээр эхлээд бүгдээрээ make someone do гэдэг нь одоо өдөөгчийг үзье л да, causative. За энийг бол одоо x нь y-гээрээ ямар нэгэн юм хийлгэхийн тухайд хэрэгэлдэг. X нь өөрөө тэр үлийг хийхгүй харин y-гээрээ ямар нэгэн үлийг хийлгэхэд ашиглах нь шүү дээ. За томьёо нь бол эхлээд x-ээ бичнэ. Одоо хэрэглэн дараа нь make гэдэг үгийг одоо тархийн зүг базаа тавина. Өнгөрсөн цаг байвал made, ирээдүйд байвал will make. За зэгсэн үйл байвал одоо going to make ч гэдэг юм уу тийм ээ. Энийг хувиргаж тавиад араас нь y-га бичээд 2 дугаар битээ бичээд за тэгээд хийлгэх гэж байгаа үйлээ анхдагч хэлбэрээр илэрхийлнэ. Тухайлбал I make my son work in a tourist camp every summer гэвэл би өөрөө зам болгон жуулчны баазад ажилдах тухайгаа яриаггүй. Харин X нь би, Y нь миний хүү ахна шүү дээ. Тэгээ би хүүгээ жил болгон, зам болгон нэг жуулчны баазад ажилуулдаг гэж жирээ одоо цаг дээр. За дараа нь my sis is going to make her son attend цоо teachers course гэх юм бол одоо миний эгч өөрөө цоо багшийн одоо дамжаанд хамрагдах гээд байгаа юм биш. Харин миний эгч хүүгээ Сэлэнгээ багшийн одоо дамжаанд хамрагдуулах гэж байгаа. Хамрагдуулах гэж. Did you make your dad take his medicine? За муухыг бол take гэдэг үгээр явчихдаг шүү. За чи аавда эмийг уулгасан уу гэж. Өөрөө эмээ уусан уу гэж асуувал бид нар зүгээр did you take your medicine гэж асуув шүү дээ. Гэтэл X нь өөрөө биш Y-га энэ үлийг хийхэд хүргэсэн үү гэсэн утгаар асууж байгаа учраас did you make your dad? Тэр X Y хоёроо маш урдаа олчих хэрэгтэй гэдгийг. Тэгээ ямар цаг дээр байна вэ гэдгийг анзаараад тэгэл одоо чи аавда эмийг уулгасан уу гэд. I have just made my son sleep гэвэл би нялх хүүхдээ дөнгөж сайн унтуулчихлаа гэж. Мэдээч хэрэг өөрөө унтцсан хүн бол ярихгүй шүү дээ. I will make you play provided you do your homework гэж. Чамайг гэрийн даалгавраа хийсэн тохиолдолд би чамайг тоглуулна. Би өөрөө тоглоно гэвэл I will play гэж ярина. Гэтэл I will make you play гэвэл би чамайг тоглуулна гэж. I can make you work in оюу толгой. Би чамайг оюу толгойд ажиллуулж чадна шүү. Туяа made me meet with оюун. Туяа намайг оюунатай танилцуулсан. Туяа өөрөө танилцсан биш. За ингээд энийг овоо хөрхөн ойлгоод иржээтэл бас нэг жоохон толгой ирэх гээд идэг шүү. Энэ нь юу вэ гэвэл одоо make-тэй одоо бие сэтгэлийн төлөв байдлыг илэрхийлдэг ийм үгнүүд байдаг. He made me satisfied. Тэр намайг одоо сэтгэл хангалуун болгоход хүргэсэн. За энэ disappointed мөн урам хугарахад хүргэсэн, impressed бишрүүлсэн, embarrassed ичээсэн гэх мэтийн үгнүүд дээр энэ дандаа ed төгсгөлтэй байгаа. Гэтэл энэ дээр бол одоо дандаа үйл үг анхдагч хэлбэр дээр байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёрыг хольж утгах гээд байдгийг. Тэгэхээр хоёулаа л X нь Y-га боловч энэ нь болохоор ямар нэгэн үйл хийлгэн амруулна, ажиллуулна, сургана гэх мэт. Гэтэл энэ болохоор зүгээр би сэтгэлийн төлөв байдалд оруулах юм. Өчигдөр тэр намайг ичээсэн. He made me embarrassed yesterday гэж ярина. За тэгээд тэмдэг нэр хэрэглэх ёстой байтал үйл үг хэрэглэж байгаа учраас үйл үгийг тэмдэг нэр шиг болгохын тулд ed төгсгөл залгаад байгаа шүү. Тэгээ энэ бол ямар нэгэн үйл хийлгэхгүй өөр ичээх гэдэг байдалд оруулсан. Уурлуулах, баярлуулах, сэтгэлийг нь догдлуулах гэх мэтийн тохиолдолд бол одоо
Заавал үйл үгийгтний ED залгаж 3 дугаар хэлбэр дээр хувиргаж хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь хольж хутгаж болохгүй ээ. Баярлалаа.